Чов нохойн сул талууд. Чов нь гөлөг байхдаа үнэхээр өхөөрдөм чихмэл тоглоом шиг харагддагч мэдих ёстой сул талууд бий. Нэгдүгээр зан аашийн асуудал. Зөрүүд бие даасан, зөв сургаж багаас нь нийгэмшүүлэхгүй бол танихгүй хүн төдийгүй эзэндээч төрөмгийн зан гарах нь нэлбэг. Тиймээс анхлан тэжээгчдэд зөвлөдөг. Хоёрдугаарт эвгүй үнэр. Өтгөн үс арьсны тослогийн онцлогоос болж амархан эвгүй үнэр ордог. Гуравдугаарт арчилгаа ихтэй. Байнгын үсний арчилгаа шаардлагатай. Арьсны асуудалд өртөмтгийгөөс гадна үсний уналт ихтэй. Дөрөвдүгээрт хэд дулаанд мэдрэмтгий. Зузаан ноолурлаг үстэй учрал дулаан орчин түүнд тийм ч тохиромжтой байдаггүй. Тавдугаарт эрүүл мэндийн эрсдэл. Үе мөч, нүд, арьсны өвчнөд амархан өртдөг. Фитминий хураг болон үхрийн махаар хийдэг мейнтенанс хоол нь үе мөчний эрүүл байдлыг дэмждэг, дархлааг хамгаалдаг бөгөөд харшлын эрсдэл байдаггүй. Ийм чанартай хоол нь човын сул талыг багасгаж эрүүл урт наслахад туслана. Фитмин Монголиа